За сайн байцгаана нэг Пүрэв Баатрийн Батридо гэдэг. За би хүний хэмж мэрэгжилтэй одоо эрүүл мэндийн салбарт бол нийтдээ 16 дахь жилдээ ажиллаж байгаа юм залуу байгаамаа. За тэгэхээр миний хувьд болохоор эмч мэрэгжлийнхэн гараагаа бол хавдар судлалын үндэсний төвөөс эхлүүлсэн. Тэнд бол нийтдээ 11 жил гаруй хугацаанд бол элэгдсэн ойролцоогоо мэслийн тасагт эмчээр ажиллаж исэн. Үүний дараа бол Солонгос төвтэй олон улсын байгууллагад бол эмчээр сургагч төлөөлөгчөөр бас ажиллаад 2 жилийг бас гадаадын оронд ажиллаж амьдарч өнгөрүүлж үзсэн. За мөн одоо сонгоо харихын дүүргийн шинээр баригдаж байгаа нэгдсэн эмнэлэгт ажиллаж за ковидын одоо хүнд хэцүү цаг үедэд мөн тэнд орлогч даргаар ажиллаж исэн юм сайхан дурсамж байдаг. За одоогоор Сүхбаатар эрүүл мэндийн төвийнхаа хамт олонтой ингээд ерөнхий эмчийн удирдах ажлыг хийгээд ингээд явж байна. Манай Сүхбаатар эрүүл мэндийн төв бол 2 салбар амбулаторитой, 1 совилалтай. Тэгээ манай совилал бол Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо. Сүхбаатар дүүргийн одоо хойд чиглэлээр дамдар жаагаар их юм тэр чиглэлтэй байдаг. Тэр орчинд одоо бас манай дүүргээс зохион байгуулаад газар зохион байгуулалт тэр хийгээд орчин тойрон их гоё болж байгаа. Тэгээ удахгүй манай Сүхбаатар дүүргийн салбар амбулаторь 2 совиллын орчин бол их сайхан болж тогтчих байхаа гэж хүлээж байгаа. Тэгээ орчин нөхцөл маань их сайн бүрдэж байна. Энд одоо ажиллах урам зориг улам нэмэгдэж ажилдаа дур сонирхолтой, ажилдаа яаран ярьж, орой гэртээ баяр баясгалтай харьдаг ийм орчин бол бүрдэх байхаа гэж найдаж байгаа. Сүхбаатар эрүүл мэндийн төвийн одоо бас нэгэн одоо чухал хэсэг бол манай 60 ортой совилал байгаа юм. Энэ совилал дээрээ бид өхөн уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, за харвал шигдээсийн дараах эмчилгээнүүдийг бол хийдэг. Харвалтын дараах өвчтөнд бол физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ бол маш чухал байдаг. Тэгээ үүний эмчилгээг одоо хийдэг манай чухал цэг бол манай совилал маань байгаа юм. Тэгээд манай салбар амбулаторь 2 дээр бол яг одоо төв дээр байдагтай ижил төвчний одоо яхан онцлогоо за тэгээд их барих эмэгтэйчүүдийн болон охид эмэгтэйчүүдийн үзлэгүүд дотор зүрх судасны үзлэгүүд эдгээр ингээ хийгдээд явдаг ийм байгаа. Тэгээд энэ одоо амбулаторь мөн одоо энэ совиллын маань одоо үйл ажиллагаа бол их сайхан орчинд жигдрээд ингээ явж байна. Орчин тойрон одоо гэр хорооллын төлөвлөлтийн дагуу бас том зам тавигдах, зогсоол эдэр шийдэгдэх юм гоё асуудал байгаад байгаа юм. Тэгээ Сүхбаатар эрүүл мэндийн төв бол зөвхөн тэр 100 айлын урд байрладаг эрүүл мэндийн төв дээр үйл ажиллагаа явуулахаас гадна одоо бас салбар амбулаторь 2 болон сэргээн засах, уламжлалт сэргээн засахын совил дээр бас давхар үйл ажиллагаа явуулдаг юм асигтай юм байнамаа. За мөн совилынхаа хамт олон за амбулаторь 2-ийнхаа хамт олноороо бол байнга бахархаж хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Манай Сүхбаатар эрүүл мэндийн төв бол нийтдээ 144 мянган гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгтэйгээ хамтран үзүүлдэг. За манай дүүрэг дээр бол олон тооны хувийн хвшлийн эмнэлгүүд за мөн одоо өрхийн эрүүл мэндийн төвүүд бол нэгдсэн эмнэлэг гэдэг олон эрүүл мэндийн байгууллагууд байдаг. Бид өхөн бол одоо ковидын хүнд хэцүү үеийн ард гараад одоо дараагийн ажил болох эрт илрүүлэг гэсэн одоо энэ томоохон ажил руу шилжиж байна. Эрт илрүүлэг маань өөрөө эрт илрүүлийн эрт эмчлэг гэсэн юмрайтайгаар ард иргэдийг өрсөн зэрэглэх үздэг гэдэг зүйлд хамрагдаж идэвхтэй оролцдог байх юм дадал зуршлыг суулгах юм зорилготой хийгдэж байгаа томоохон ажил. Ер нь бол хүн чинь өөрийнхөө төгссөн сургуулаараа их бахархдаг. Тэгээд би ч ороо Сэлэнг аймгийн Баянгол суманд 10 жилээр төгсөөд дараа нь 97 онд Ангаах ухааны сургуулийн 9 орд суралцж байсан. Тэгээд 2003 онд төгссөн юм байна. Тэгээд миний өвөө Бавгийн Лувсан давг гэдэг хүн мөн Ангаах ухааны сургуулийн төгсөгч. Манай өвөөг оюутан байхад бол Монгол Улсын их сургуулийн дэргэдэх Ангаах ухааны факультет гэсэн нэртэйгээр сурж исэн байгаа. Тэгээд Ангаахын сургуультай ирэхээр ингээд нэг үе хамт суралцж исэн оюутан найзуудыгаа бодно. Дээрээс нь би ингээд дараа нь их сургуулаа төгсчөөд бас нэг 10 жил ажиллаад бас олон сайхан эмчнэртэй ажиллаад эхлэн тэгээд бас надтай хамт одоо миний хийдэг ажлыг суралцах гад надаас юм сурах гад ирж байгаа оюутан залуучуудаас би өөрийнхөө хийж сурсан, хийж чаддаг, хийж байгаа ажлаа зааж сурахаас их дуртай. Үеийн олон эмчнараасаа гадна одоо бас нийгэмд олон сайхан шавнартай болсон байна. Хэдийгээр би багш хүн одоо багшийн яг чиглэлээр ажиллаагүй ч гэсэн их сургуулаасаа төгсөөд ирээд надаас юм сурах гад ирж байгаа одоо татлагч эмчнэрт чадлынхаа ирээд юм зааж сургах маш их дуртай. Энэ бол яг хөө миний энэ их сургууль суралцж байхдаа дээрэс нь миний эмээ өөрөө багш хүн. Тийм учраас би одоо их сургуулийн багш нар маань надад яаж юмыг зааж сурах гэж хичээж исэн. Яг тэр одоо бэлгэр дөөр яллаар би бас
хүмүүс юм зааж сурахыг хичээж ажилтгийг. Тэгээд одоо эмчийнхаа мэргэжлээр тасралтгүй ажилласаар байна. Одоо би эмнэлгийн менежер хийж агаад дараа нь одоо бас цаг нь ирэхээр би их сургуультай бас ирээд техникдээ багшаар ажиллах юмсан гэж хүсдэг. Дээрээс нь ингээ хамгийн тэр цаана харагдаж байгаа бол бид нар анагаахын сургуулийг төгсөөд шалгалтаа өгөөд эмчийн тангараг өргөдөг. Энэ эмчийн тангараг бол одоо бидний амьдралдаа баримталж явах их хувийн хувьд, эмч хүний хувьд бас төрийн албан хаагчийн хувьд баримтлах бүх зүйлүүдийг ингээ шингээсэн маш гоё тангараг байдгийн. Эмч бие эмчийн ёс зүй төрийн хуулийг чандлан сахиж эрдэнэ хүний амнаас эрүүл мэндийн төлөө эрдэм чадал энерги сэтгэлгээ харамгүй зориулахаа тангаргалъя гэсэн одоо тангараг байдгийм аа. Тэгвэл бас мэдээж ингээд яг эмч хүнийхээ хувьд хүнийг эмчлээд сансандаа хүртэл эмчилж чадахгүй байх. Тэр сансандаа хүртэл эмчлээд баярлах, баяр гунигтай бас харьцуулж болох ч юм байна, болохгүй ч юм байна. Тэгээ эмчээр ажиллаж явах хугацаанд бас залуу байхдаа одоо ч тэгэл мэдэхгүй чадахгүй болохгүй зүйл гарч ирдэг. Санаандаа хүртэл хийж чадахгүй, санаандаа хүртэл эмчилж чадаагүй хүнээ дараа нь олон сараар боддог. Тэгтээ бас ингэдэг л дээ эмч хүн бол ингээд өдөр тутмын ажилдаа түүртэй түүнийг гэртээ стрессээ тэр бухимдлаа тэр хэцүү байдлаа авч хараад ингээд байх юм бол маргааш та ажлаа хийж чадахгүй шүү гэж яригддаг хэдий ч гэсэн одоо бид нар нэг хүнийг эмчлэхдээ түүний ард байгаа ар гэрийг нь энэ хүний цаашдаа одоо эмсэгдчих юм бол одоо дахиад хэдэн жил ч гэсэн ингээд амьд явчих ийм зүйлийг нь бол заавал боддог. Тэгээд анхандаа бол ингээд ном сурах хүч дээрээс хараад Ахмад эмчраас асуугаад иймэрхүү өвчлөлтэй хүн ер нь яаж эмсэгддэг юм бэ гэж асуугаад явдаг байсан. Дараа нь бол 10-аас дээш жил ажиллаад эхлэхээр ном сурах хүчгүүдээр олон улсын хэвлэгдэж байгаа одоо дундаж үзүүлэлтүүдийг хараад дээрэс нь өөрийнхөө одоо ажлын туршлага дээр үндэслээд нэг иймэрхүү байдлаар эмчлэгдэх болов иймэрхүү байдлаар одоо итаахан болчих болов гэсэн тиймэрхүү дундаж ойлголтуудтай болчдөг юм байлээ. Тэгээд сайн эмчийг бэлтгэх, сайн хүний нөөцтэй болох гэдэг бол эмнэлгийн хувьд хамгийн чухал зүйл. Тэгээ би эмнэлэгтээ ажилладаг эмчтэр болгондоо хайртай байдаг. Яагаад тэгэхээр энэ хүн манай эмнэлэгт ажилд ороод энэ хугацаанд ямар их зүйлийг туулсан бол би ч гэсэн өөрөө ингээл эмчийн ажлыг хийж эхлэхдээ олон ч удаа ингээл асуудалтай тулгарч ирсэн тэр болгонд байгууллагын удирдлагууд тас хэвлэгч маань ингээд ийм байдгийг шүү ингэж ажиллаараа тэгэрэй гэж заад сургаал явж исэн. Яг одоо би ингээл анхан шатнаас нь ингээл төгсөөл ингээл яг энэ бүхнийг туулж ирсэн болохоор миний хувьд одоо эмнэлгийн ерөнхий эмч хийж явахдаа ч гэсэн тэр болгоныг нүдэндээ заавал харж идэг. Нэг хүнтэй ярилцахдаа би бас энэ эмчийн ажлыг яг ийм ажлыг хийгээл явж байхад надад юу тулгарч илээ одоо энэ хүнд яг тулгарч байгаа болов гэсэн үүднээс ихэлж заавал тэр хүнийг бол хардгийг. Тэгээд одоо бодоход ингээл залуу эмч байхаас ах болол одоо дахиад яг эдэр үедээ ажиллаж байна. Дахиад бидэрт 20 жилийн ажиллах хугацаа байна. Энэ хугацаанд ингээл алдаж онсон зүйлүүдээр эргцүүлж бодох дахиад над дээр болон бусад миний ижил мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүс дээр ийм алдаа гарахгүй байгаасаа тухайн үед энийг ингэж сайжруулах хийсэн бол энийг ингэж хийж болох байсан мэж гэдэг зүйлийг сураал яваад идэг. Энийг бас ингээд бас одоо миний мэргэжлээ сурж байгаа эмч нартаа бас зааж сургаж хэлж яах юмсан гэж байн бодогддгийг. Тэгэхээр эрт илрүүлийн эрт эмчлэг гэсэн одоо энэ ажил зохион байгуулагч чадрын өмнө сэтгэлээсээ бүр ингээд зүтгээд ажиллах юмсан гэсэн үсгэр мэдэл байна. Яагаад тэгэхээр аливаа нэг өвчнийг эрт илрүүлээд эрт эмчлэн гэдэг үнэхээр гоё үр дүнтэй. Тэгээ үүний жаргал завлан үүний жаргал одоо буян бол одоо би бол их амс гэж боддог. Яагаад гэвэл бид нар одоо миний хувьд бол илгэний хорт тавтартай өвчтөнтэй олон жил ажилласан. Тэр өвчтгийг нь эрт илрүүлээд тэгээд эрт мэдчээ тэр хүний царай руу хараад ингээд за би бол таныг эмчилчихээр юм байна гэд хэлж яах бол үнэхээр гоё. Одоо эмч хүний хувьд бол тийм одоо ихтгэл төгс оншийг олж тавиад яг оншийг ингээ олоо харцсан. За энэ бол баараггүй. Өөр юм бол гайгүй. Ямар ч гэсэн энэ өвчнийг эхлээд эмчлэх хэрэгтэй гэдэг яг байгаа олоо харчихсан хүн бол нөгөө олзоо олоод харцсан одоо анчин амтын шиг л гэсэн үг байхгүй. Тийм одоо гоё. Тэгэхээр эмч хүний жаргал бол энэ хүнийг яг гоё эмчлэх шатн дээр байна гэдгийг нь олоод харчихвал хамгийн сайхан. Тэгэхээр онцлогоо илрүүлэг гэдэг бол ийм гоё одоо зүйл шүү. Бид нар яг зөв оншоо зөв цагт нь тавиал зөв эмчилгээгээ яг зөв цаг үед нь хийчихэл бол өстой хамгийн багталтай яа да. Эмчлэгч хаар гэрийнхэнтэй уулзаад байж ах та за ингээд тэр дотроо бол тэр гоё баяр багтлаа ингээд гаргаж байгаа ч гэсэн гаднаа их тийм одоо за гоё болно хэдүүлээ 3 сарын дараа дахиад нэг уулзахад мэдэгдэндэ гэж хэлээд тэр 3 сарыг хүлээхэд бол их сайхан. Тэгээд
мэдээж ихтгэлтэй хийгдсэн сайхан болсон имчилгээндээ бол илүү их гоё найддаг. Гэхдээ аливаа юм бүрэнд бас ам гарч боддоггүй учраас аль болох одоо ингээд за дараа дахиад уулзъя, дахиад хяналтандаа хийгээд ингэдэг. Миний ажилладаг салбар чи өөрөө яг хор тавдартай ажилладаг учраас хор тавдар бол бас одоо ч ингээд имчилгээний асуудал бүрэн шийдэгддэггүй тийм байдаг. Гэхдээ бас миний ажиллаж байгаа хавдар бол илэгний хор тавдар шүү дээ. Тэгээд энэ илэг гэдэг эрхтэн маань одоо бас өөрөө хамгийн чухал эрхтнүүдийн нэг. Тэгээд одоо шил илгэн дээр л жишээ авахад л энэ эртгэлрүүлэг гэдэг зүйл маань бол энэ илгэн дээр байгаа жижиг хавдрыг эхо онцлогоогоор хүндээ ямар ч хор хөнөөлгүйгээр төргөн шуурхай хугацаанд оншилчих ийм л одоо гоё арга юм байна. Тэгэхээр бол БЦ вирустэй миний илэг одоо ер нь болохоо байж байгаа ах. Яагаад гэвэл БД вирус надад байдаг гэсэн. Дээрээс нь би их олон жил архитаар суучлаа. Эсвэл тарган байснаа тураад эхэллээ гэдэг ч юм уу. Иймэрхүү зовиртой байгаа улсууд бол энэ эртгэлрүүлэгт хамрагдаад ингээ үзүүлэхэд бол ямар ч байсан ингээд илгэний хавдрын асуудал байна уу? Илгэний голомт төрчлөлт байна уу? Илгэний хатуурал эхэлж үгүй юу гэдгийг бол нэг хүн дээр нэг эргэтэн дээр нь ингээд хилчил тэр хүний амьдрал, тэр хүний эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдчихдэг ийм гарга юм байна. Тэгээд эртгэлрүүлэгт хамрагдаж ер нь эмнэлэгт одоо өөрийгөө нэг удаа ч гэсэн үзүүлээд ингээд зөвлөгөө авчихна гэдэг бол айгүй хэрэгтэй. Тэгээ хүн өөрийнхөө талаар айгүй сайн мэдчих хэрэгтэй л дээ. Бас нөгөө надад одоо ийм юм байна гэсэндээ гэдэг үгийг сонсоод тэрнийхээ дагуу үзүүлэх нь бас зүгээр. Тэрнээс ш ийм ч юм болоо тийм ч юм болоо заавал энийг үзүүлье гэдэг ингээд бие чигнаад яваад байгаасаа илүүтэй ингээд оновчтой нэг байдлаар ач хандаад яг тэр зөөрэ зөв илэрхийлээд надад нэг ийм асуудал байж магадгүй таны энэ талаасаа гэдэг ингээд өөрт байгаа зүйлээ өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ хэлээд явах нь эмчтэй их тосоолж чиглүүлж ямар чиглэлийн оншиг сэжиглэх үү ямар шинжилгээнүүдийг хийх үү гэдгээ ингэж төвлөрөхөд бол айгүй хэрэгтэй ийм юм байгаа юм. Тэгээд энэ одоо амин чухал сайхан эрхтний одоо тэр айхтар өвчний эмчилгээнд дээр суралцаад энэ чиглэлээрээ ажиллаад тэгээд одоо амьдралынхаа одоо нэг сайхан одоо баяр баясгалгаа явж байгаа зүйл миний мэрэгжил юм байгаа юм. Яагаад би өөрөө энэ анагаахын сургуулийн тайзан дээр гарч ирээд яриа сууж байна вэ гэхээр би бас энэ сургуулийнхаа тайзан дээр баг хэдэн өдөр хонж бэлтгэл хийдэг байлаа. Тэгээд бүжгийн бэлтгэл хийдэг. Мөн дээрээс нь манай одоо анагаахын сургуулийн дэвжээ гэдэг нэвтрүүлэгт ордог текилдри гэдэг баг байдаг байсан. Тэр үед ч одоо залуучуудын дунд ихтэй сургуулиудын оюутнуудын дунд тийм урлагийн наадам болдог. Дээрээс нь ааст гэдэг авахалч цэрэглэмчүүдийн тэмцээн гэдэг шиг тийм дэвжээ гэдэг гоё телевизийн нэвтрүүлэг болдог гэсэн тэнд оролцдог байлаа. Ер нь бол энэ сургуультай маш их баярлагдав. Би энэ сургуулийнхаа буйнаар төгсөөд маш сайхан газар хамт олонтой ажилласан. Хавдар судлалын үндэсний төвд байхдаа би одоо яг өөрийнхөө мэрэгжлийн чиглэлээр яг одоо нэг 9 мэс ажиллабар байдаг байхгүй миний хийдэг чинь. Тэрийг л яг ингээл хийгээл яадаг. Тэгээ энэ шугамаараа энэ ажлынхаа одоо шугамаар би надад хичээл зааж ирсэн Солонгос багш маань намайг санал болгоод би Солонгос төвтэй олон улсын байгууллагад ажиллаад 2 жилийн хугацаанд 11 оронд очиж 70 гаруй хүнд мэс ажиллабар хийсэн байна. Нийтдээ 600 гараад хүмүүсийн өмнө гарч илтгэл тавьж лекц уншсан. Тэгээ нэг удаа бид нэг онгоонд орж исэн юм аа ингээд манай багш бидрийг ингээд энэ анатоми музей үзүүлээ явж байхдаа за хүүхдүүдэд та нар үнэхээр л одоо ингээд эмч болъё гэж бодож байгаа бол с ิจ гч байж болохгүй аа. Тэгээ та нар одоо ингээд миний хийж байгаа үйлийг дагаад хийгээрэй гэдэг тэгсэн оюутнууд бүгдээрээ л ингээд заа гэж итгэл. Тэгсэн манай багш ингээд хуруугаа ингээд нэг шингэн рүү дүрээл гал тэгсэн. Тэгсэн оюутнууд ингээд зарим нь ингээд ингээд ярвааж байгаа л ингээд ингэсэн. Тэгсэн чинь за бүгдээрээ сайн байна. Та нар аруулаа орж ирсэн. Аруулаа ингэж чадчихээн. Их сайн байна одоо. Тэгтээ та нарт нэг чанар дутагдж байна гэсэн. Ямар чанар гэсэн чинь та нар ажигч биш байна. Би энэ хуруугаа дүрээд энэ хуруугаа ингээд байхад та нар энийгээ дүрээд энийгээ хамсаа тэр гэсэн гэж байгаа. Тэгэд энэ бод яхаа зүгээр яг үнэхээр тэгж хуруугаа дүрж ингэж хийгээгүй л дээ. Тэгээ дараа нь бид нар текстүүлээд багш тэгсэн штэ гэж тэгсэн зарим оюутнууд итгэсэн зарим нь арай ч итгээгүй л дээ. Ийм хөгжилтэй юм байна да.
Тэгээ миний хувьд бол болохоор хөдөлмөрийн гараагаа хувийн эмнэлгээс ахуулаад 3 дугаар эмнэлэг тэгээ хавуул дүүргийн эмнэлгээс эхлээд 1-р эмнэлэг дээр бас дадлагчаар ажиллаад ингээд явж байсан. Тэгээ мэргэжлийн ажилдаа ингээд бүр ингээд татагдаж орж байгаа хэдий ч гэсэн надад яг гоё энд би очиж ажилламаар байна гэсэн ажлын байр тэр болгон гоё санал орж ирдэггүй. Дөнгөж төгссөн залууд ч бас ямар ажил болдох вэ? Тэгээд хэсэг хугацаанд ингээд ажилласаа хөндөрж үзмээр санагдаад хүн чинь нэг юм юмд ингээд дурлаад эсвэл ингээд тэрнийг амсч чадахгүй бол жоохон холдоод ингээд хөндлөнгөөс жоохон харах юм бол эргээд амар санаж нэг ирдэг тим юм байдаг тухайн нэг номноос уншин гутлаа. Шаал өөр чиглэлээр явж үзье гэж бодоод. Тэгээ реалити шоуны бүртгэл одоо эхэлж ийн ихлээр нь очиж оролцож ирсэн. Тэгээд би болохоор оюутан байхад нөгөө зуны хугацаанд чинь нөгөө орон нутгийн оюутнууд чинь зундаа нэг хайхтар хийх ажилгүй болцохоор чинь бас янз бүрийн ажил олж хиймээр санагдаад би анх энэ анагаахын сургуулийн нэг давхрын номын сангийн доор зарууд байдаг. Тэр зар дээр олон сүхтийн найрамдал төгд багш шалгаруулж аван зуны ээлжийн багш гэдэг зарын дагуу очиж би хүүхдийн ордон дээр шалгалт өгөөд найрамдал цусныгийн багшаар шалгараад ажиллаж ирсэн байхгүй. Би чинь тэгэхэд 2 3 дугаар курсээс эхлээд тэнд багш хийгээд ихсэн. Тэгээд найрамдал цусныгийн багш байх үедээ бас тийм нүур хагараад өөрөө ч бас анагаахын тайзан дээр бүжиглээд идэг байсан хүн чинь бас нэг арай нүур хагарсан байсан учраас ер нь яад ингэж та тэгээд реалити шоунд орж исэн. Тэгээд реалити шоу бол 25 дугаар суугт телевизээс зохион байгуулж исэн тийм нэвтрүүлэг байлаа. Тэгээд тэнд анх 60 гаруй хүүхэд шалгалт өгөөд оюунлаг, авиаслаг, спортлог гэсэн 3 үзүүлэлтээр дээр нь ингээд ярилцлаганд оруулаад дараа нь улсын сэрэгтээр аваачаад янз бүрийн трюк хийлгүүлээд зовоос мэдэр шин амар төрник мөрникэн дээр ингээд юм олс мосон дээр явуулаад амар сорил болж исэн. Тэгэл дараа нь авиаслаг гэхээр янз бүрийн урлагийн янз бүрийн юмд оруулаад тэгээ би чи анагаахын сургууль юун төлөв бүжиглдэг байлаа. Тэрийгэ үзүүлээл ингээд явсаар агаал тэнцсэн. Тэгээ тэр миний гэрэг дээр реалити шоунд аруулах нь орсон. 11 хүлээчүүлөө тэгээд бүгдээрээ ингээд эмэгтэй нөгөө корпустай, эрэгтэй нийтлэлийн корпустай байрлаад тэгээд би өрөөндөө гуруулаа байдаг байсан. Тэгээд дандаа микрофонтой камерын өмнө ингээд амьдэрдэг. Тэгээд телевизийн одоо тэр реалити шоу гэдгийг одоо ёстой нэг оролцоод 9 сарын хугацаанд байж үзсэн. Энэ хугацаанд мэргэжлийн ажлыг маш их сансан. Гарч ирээл өстэй яаж ч хамаагүй ямар ч газар хамаагүй эмчээл хийнэ гэж бодоод гарч ирж байсан. Реалити шоунд 9 сар гаруй хугацаанд байсан. Гарч ирээд би Балдуржгон зохиолоор хийгдсэн Эслийн үйл гэдэг киноны 2 хангид хоёуланд нь тоглож илаа. Кинон тоглоод одоо цалинд авсан 750 мянган төгрөгөөр нутгийнхаа ахын ажилуулдаг завхин эдлийн одоо дэлгүүр дээр захиалга өгөөд гоё завхин хослоор нь хэлгэж өмсөөл гарч илаа. Эмчийн цалигаас өмнө одоо арай өөр байлаар цалиа авч бас үзчихсэн байшаа. Тэгээд реалити шоунаасаа гарч ирээд 1-р эмнэлэг дээр манай гончгоо гэдэг гончгсөрөн багш маань за одоо ирээдүйд чи зөндөө явлаа. Одоо мэргэжлийн ажлыг хий. Одоо яг чи тэнхэм туслах багш хий. Дараа нь одоо энэ мэргэжлийн чиглэлээрээ суралц гээд ингээд сургаад ёстой миний гараас хөтлөөд хавдар судлалын үндэсний төвд авчиж за энэ залуу бол одоо ингээд өчигдрийн оюутан бол биш ээ. Наа залууд чинь бид нар 2 жил юм саагаа сургацсан. Одоо ингээд бэлэн болсон бүтээгдэхүүн гэж хэлээд өгч ирсэн. Тэгээд би бол хавдар судлалын үндэсний төвд намайг хүлээж авсан. Тэр хамт олонныхаа итгэлийг алдахгүй хичээж 13 жил ажиллаад тэр хамт олноосоо би одоо олон улсын байгууллагад ажиллахаар яваад тэгээд ингээд дэлхийн одоо бүр нөгөө өнцөгт байдаг Бразил, Мексик, Эквадор зэрэг орнуудаас ахуулаад зүүн өмнөд Азийн орн, Орос хэлээр ярьдаг Станы орнууд тэгээд Европын орнуудад гээд гих жишээний ингээд ажилласан. Тэгээд анагаахын салбарт эмч болсныхаа хувьд одоо ачаар би дэлхийн одоо их орноор явж үзсэн байна. Дэлхийг нар зүвд 2, нар буруу 2 ер нь бүтэн тойрж явсан байна да. За хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байсныхаа хувьд бол одоо би энэ хэдийгээр энэ ерөнхий эмчийн ажил хийж байгаа ч гэсэн намайг зориод ирсэн эмч зөвлөгчид зарим одоо эмчнэр маань надад итгээд энэ хүнийг үзэж зөвлөгөө өгөөд явуулаач гэсэн хүмүүсийг бол үзэж зөвлөгөө өгөөд зарим өдрүүдэд бол амралтын өдрүүд дээр бол тэр хүмүүсийнхаа мессежлбэрийг хийгээд ингээд ажиллаж явах бас дуртай байна. Тэгээд нэгэнт одоо энэ миний 10 хэдэн жил 13 жил ажиллаж ингэж эзэмшсэн мэрэгжил учраас энэ мэрэгжлийн дагуу бас эмчилгээ үйлчлэгээ бас хийгээд явж явах бас дуртай. Анх ажлынхаа гарааг эхэлж байхдаа бол маш сайн хамт олонтой ажиллаж тэр элэгц нойр учрын хавдрын өвчлөлийг олон нарийн мэрэгжлийн баг олон талаас нь авч үзэж эмчилдэг энэ багт ажиллаж талбарын одоо мэдээлэл талбарын чиглэлийн мэдлэгтэй болж авч ажилласан. Тэгээ энэ өвчнийхаа чиглэлээр бол одоо ажиллаад тэгээ тэр баг хамт олноосоо нэлээд одоо олон зүйлийг сурч нэмж болж гарч ирсэн гэж өөрийгөө боддөг юм аа. Эмчийн мэрэгжлийг үнэхээр одоо хийх дуртай. Тэгээд олон ч хоббитой болж байгаагийн нэг нь одоо миний үндсэн одоо энэ мэрэгжлийн ажил юм байгаа. Тэгээд манай хавдрын зарим
одоо эмч нар маань манай ирээдүйчээрээс ажиллаа хоббигоороо хийдэг гэд тэгж хашгиндаг байсан. Тэгээ үнэхээр одоо энэ ажилдаа дуртай. Тэгээд ерөөсөө л амралтын өдөр хагасаа өдөр би болж игэл одоо мэржлийнхаа дагуу ганц нэг мессежлбэрт орчих юмсан гэж боддог. Дээрээс нь одоо бас хөдөө найзуудтайгаа нийлээд зүгээр аялах туртай. Ингэхдээ бол дугуугаар эсвэл мотоциклоор ингээд өвлийн өдрөл бол цанаар гуулгах иймэрхүү л одоо байдлаар өөрийнхөө чөлөө цагийг өнгөрөөдгийг. Тэгээ ер нь бол үндсэн мэргэжил маань миний хобби. Энэ улсын ажил дээр бол би яг байгууллагын ажлыг бол одоо нам журмынхаа дагуу хийгээд байгууллагынхаа хамт олонтой бол хувь хүн төр хүний одоо ерөнхий одоо зан араншин зан байдалд нь таарсан байдлаар айлуулах зөөлөн тийм хүлээцтэй мөн сонсох чиглэлтэй ажиллах. За хэрвээ боломжтой хэрвээ миний зүгээс ярилцах зүйлүүд хэрэггүй сайхан ярилцаж сан солилцож явах байдлаар ажиллаа явуулах дуртай. Яагаад тэгэхээр миний хувьд одоо эмчийн мэргэжлэр ажиллаж исэн учраас яг эмчийн тал дээр яг эмнэлгийн эмчийн одоо ур чадвар шаардсан зүйл дээр бол өөрийнхөө мөн одоо хавдар судлалын эмэгтэй ажиллаж исэн туршлагаасаа хуваалцаад ярих, жишээ татж ярих их дуртай. За эмнэлгийн менежерийн ажил дээр бол би баг хамт олноороо бөөнөрөө сууж агаад ярилцаад хууль эрх зүйн хувьд ямар заалт байдгийг, манай байгууллагад энэ ямар онцлогтой, үүнийг бид нар яаж хэрэгжүүлэх тохиомжтой гэдгийг ер нь бол ярьж явдаг. Байгууллага бол ер нь нэг хүний нуруунд дээр биш, олон хамт олонны нуруунд дээр л явдаг. Миний үүрэг бол ерөөсөө энэ бүхэн дотроо одоо бас өөрөөрөө үлгэрлэж за энэ одоо чадвал манлайллыг харуулж авах юмсан. За бүр болдгоо маа гэхэд өөрөөрөө үлгэрлэж чадахгүй бүр болохгүй бол за тэгэл эрүүл мэндийн төвийн одоо даргын ажлыг л яг хууль эрх зүйн хувьд яаж хийх ёстой гэдгээр нь хийх юмсан гэж боддог. Нэг удаа надад тэгсэн чи ингээд гадаадад очиж ажиллаад байхаар Монголын ангаах яаж хөгжиж гин гэгээд асууж ирсэн. Энийг би хоёр талтай ойлгосон. Нэг нь болохоор харьцуулж харахад ямар байгаа юм бол нөгөөх нь чи тэнд байж ахаар энд ирээд Монголд ажиллаа хийгээд нэг ч гэсэн хүн тус болоод явбал яадын ирнэ гэсэн тиймэрхүү утгатай хэлсэн их гоё ягт үг. Тэгээ би тэр үгэнд аяга бас гоё хүлээж аваад надад мэдээж дэлхийн маш олон орнуудад очиод ажиллаад заримд нь дадлаг хийж урд нь үзэжсэн, заримд нь ажиллаж үзэжсэн. Тэгэхэд бол бид нар ч гэсэн их дутаад байх юм алга. Энэ байна. Одоо ялгаагүй л бид нар гартаа хөлтэй. Ялгаагүй л ингээл бид нар ч гэсэн ингээл чадахгүй хөлсөөгөө ажиллаа хэдэн цагаар зогсчихл байна штэ гээл. За чадж байгаа юм бас гоё чадж байна гэдгийг хараад явж ирсэн. Тэгээ ямар ч байсан бид нар манай улсад одоо янз бүрийн хавдрын өвчлөл, ийм өвчлөл их байна гэж ярьдаг. Энэ чинээгээрээ бид нар зовлонг нь үзэхийн хэмжээгээр бас дадлагжиж идэм байна. Зовлонг нь хичнээн үзэх тусам эндээ яах вэ, их үнийг яаж эмчлэх үү гэдэг аргачлалаа олж идэг. Ялангуяа эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудад энэ зовлонг яаж туулж ийн гэдгээ би бас өөрөө ингээ яхад тэд аягүй сонирхол сонсдог. Заримдаа ингээд та нар одоо бүр ийм юм хийдэг юм уу гэж асуух ч орнууд байдгийн. Зарим нь болохоор бидийг бүр амар өндөр түвшинд хүлээж аваад ингэж маш гоё одоо хүндэлж харьцах тийм ч юмнууд байдаг. Тэг ямар ч байсан бол бид нар бол энэ одоо байдлаа улам сайжруулаад яваад байхад бол яг үгүй ер нь бол ингээд өөрт оногдсон ажлаар янзын сайхан хийгээд яваад байхад л болохоор юм байна гэж бодсон л доо. Ганцаархнаа л очдөг байсан дандаа гадаад солонгосын юм болон грекийн одоо ажилтнуудтай манайх ганцхан одоо яг эмчийн мэргэжлэр ажилладаг нь би ганцхан Монгол бий. Бусд нь одоо маркетингийн хүмүүс тэгээд ингээд тэр тоног хөрөмжийн талаас ингээд ажилладаг хүмүүс ийм байдаг байсан. Тэгээд гол миний хийдэг ажиллбар бол Монголдо би маш олон хүнд хийсэн тэр мэс ажиллбар. Тэгээд гадаадын оронд очиод яг тэрийг л хийн. Тэгээд яг миний лиценз, миний диплом эдрийг хараад ингээд зарим нь бол энэ манай зөвшөөрөгдөхгүй диплом байна. Тийм учраас та өөр хүнтэй хамт ороод ингээд хавсарч хийн. Зарим нь бол та өөрөө шууд хийж болно гэдэг ийм зөвшөөрлүүдийг өгөө явдаг байсан. Азар би ямар ч тэр орнуудад одоо өстой нэг нэрээ баасцсан одоо азгүй тохиол гараагүй бүгдийн их хайтайхан одоо даваа гарсандаа их баярлдгийг. Тэгээ одоо бол юу сурч одоо яаж энэ өдөрт 40 хүртэл юу хийж сурсан тэрүүгээрээ одоо дахиад 60 хүртэл ажиллана. Цаашдаа бол тэгээд орон нутгатаа очиж сайхан Сэлэнг аймгийн Баянгол сумандаа очиод тэтгэвртэй гараад очиод тэнд ингээд бас нэг хүн амьтан зөвлөгөө яг өвөө маань тэгдэг байсан юм байхгүй. Амбулаторын эрхч хийж байгаа тэтгэвртэй гараад дараа нь тэгээд айлуудын хүүхд үздэг. Тэгээд дээрэс нь дотрын чиглэлээр зөвлөгөө үзээд манай сумын эмчтэр хүртэл ингээд ирээд манай өвгтө зарим хүнд өвчтний асуудлаар зөвлөлдөө та юу гэж бодож чинь тааныг үзээд та энэ дээр юу гэж бодож чинь ингээд ярилцаад явдаг байсан. Эмчийн мэрэгжил тэтгэвртэй гардггүй мэрэгжлээ гэж ингээд нэг хэлжсэн үг санаанд ордгийг. Ямар ч гэсэн тэгээ сонсгоо байж харахаа байсан цагтаал болно. Тэр болтол энэ ч хийнэ л гэж боддог та.